10 жилийн өмнө 30 дөнгөж хүрчээд цүнхээ үрээд гимзайн ууланд хамгийн анхудаа очиж илаа. Өнгөрсөн 10 жилийн амьдралаа дүгнэж, ирэх 10 жилийн амьдралаа тодорхойлох гэж. Сайн мэцхан уу, энэ гайхамшигт өдрийн мэндийг хүргэе. Хэрвээ чи миний суугаар анх удаа зочилж байгаа бол намайг Туя гэдэг. Би Австралийн Мельбурн хотод нөхөр болон 3 хүүхдийн хамт амьдардаг. Австралид ирээд одоо 9 дэх жилдээ болж байна. Австралид ирэхээс өмнө Бээжинд амьдарч Австралийн элчин сайдын яамд ажилладаг байсан. Тэгээд Австралид ирэхдээ бол яг өөрийнхөө мэрэгжилтэн ажилтан гэдэг тодорхойлолтоо олон улсын оюутан гэдэг тодорхойлолтоор солиод тэр статустай ирээд 4 жилийг 2 магистр араараас нь цууруулж сураад тэгээд 2019 онд өөрийнхөө мэрэгжлийн карьерийг Deloitte гэдэг олон улсын байгууллагт санхүүгийн шинжээс гэдэг мэрэгчлэр хичээлээ. Тэгээд одоо 5 жилийн дараа гэхэд PwC Австралия гэдэг бас л Big Four-ын нэгэн байгууллагт консалтингийн албанд нь чадварлаг хүний нөөц хариуцсан менежерээр ажиллаад одоогоор 10 хүнтэй баг удирдаад ингээд явж байгаа. За тэгээд ажлын хажуугаар би сүүлийн 5 бараг 6 жил коучинг хийлээ л дээ. Яг над шиг Австрали, Америк гэсэн барууны улсууд олон улсын оюутан болоод ирчихсэн байгаа. Урд нь мэрэгчлэрээ нэлээд олон жил ажиллажсэн байсан монголчуудаа карьерийн зөвлөгч буюу карьер коуч хийгээд одоо ингээд 6 жилдээ болж байна. Яг өнөөдөр ингээд 2025 он гэхэд миний карьер коучинг програмд суусан 120-од мундаг монголчууд мань байна. Дээрээс нь миний manifestation програм сууж байгаа 600 хэдэн монголчууд байна гэд ингээд 2025 онд 700 гаруй дэлхийгээр нэг тарчсан ингээд гайхамшигтай гоё community болчихсон, шавнырын communityтэй болчихсон ингээд сууж байна. Таны энэ үзэж байгаа өөрийнхөө YouTube суваг болон өөрийнхөө social би ерөөхдөө яг наад шиг болон миний шавнырын community шиг тий маш их амбиц өндөртэй сурын мэдээ санхүүгийн эрхчлөөнд хүрээ өөрийнхөө мэрэгчлэрээ ажиллаж үзье. Би яагаад чадахгүй юм бэ гэдэг тийм одоо хүсэл эрмэлзэлтэй монголчуудаа яг өөрийнх нь амжилтанд хүрэх бүх мэдээллийг нь олгоё гэсэн ганцхан зорилготой энэ YouTube сувгаа хөтэлдэг байгаа. Хэрэв миний контентэд танд таалагдаж байгаа бол надтай болон community-тэй мань хамт байгаарай. Энэ жил би гимлайн ууланд дахин очисон. Гэхдээ 40 нас хүрэхтэй. Өөрийнхөө амьдралыг шал өөр өнцгөөс харсан огт өөр шалтгаанаар нэг сарыг гимлайн ууланд өнгөрүүлсэн. Миний Азтай эргэлзээтэй тэр мөчийг утга учиртай зөв чигтээ бодгож чадсан Odyssey method гэдэг энэ гайхамшигтай методыг би та бүхэндээ өөрөө өөртөө өгч байгаа төрсөн өдрийн бэлэг болгоод бэлэглэе гэж шийдлээ. Анх удаа гимзайн ууланд очих тэр мөчөд миний амьдрал яг одоогийнхоос мань огт өөр байсан. Би та нарын төсөөлөл дүрс зургаар ингээд харуулъя л да. Дөнгөж 30 хүрчихсэн. Бээжинд 10 жил амьдарсан дипломатын амьдралаа, Ирланд, Шинзеланд, Австрали гээд энэ гайхамшигтай улсуудын элчин сайдын яамд хамгийн анхны Монгол байсан тэр гоё карьераа орхиод Австрали гэдэг улсад оюутан болоод цоо шинээр бүхнийг эхлүүлэх гээд ирчихсэн. За тэгээд эхний 6 сарда ажил хийхгүй гэдэг өөрийнхөө өгсөн амлалт байсан ч гэсэндээ өдөр болгон банкны данс маань багаар багасч байгааг харах тэр айцтай мэдрэмж амьдралынхаа магадгүй хамгийн том зүрхний шархлалтыг мэдэрч гисэн. Тэр үед байсан найз залуутайгаа хайр сэтгэл зөндөө байсан ч гэсэндээ амьдралын шаардлагаар гадны нөлөөлөөс болоод салчсан. Зүрхэн тэр чигээрээ эмтэрч гисэн. Австрали ирээд би яах вүлээ? Би сургуулаа төгсөөд яг ямар ажил хийх вүлээ? Яг би хаана амьдрах гэдэг нь Хятад руу буцах юм уу, Монгол руу буцах юм уу, Австралид амьдрах юм уу? Би ч одоо ингээд 30 нас хүрчээд байж хүүхэд жаалга, гэр бүл жаалга гэсэн маш олон айцтай бодлоод. Тэр үед ингээд хүсэл мөрөөдлөд байгаа. Олон улсын харилцаагаар Monash гэх дэлхийн топ их сургуулийн нэг нь магистр хамгаалж байгаа намайг гаднаас нь харуул бүх юм болж байгаа мэт. Гэтэл миний дотор ирээдүй болон миний амьдрал тэр чигээрээ тодорхой биш бүх юм эргэлзээтэй. Яг л энэ Туя хамгийн анх гимлайн уул руу цүнхээ үрээд явж байлаа. Одоо ингээд 40 хүрэх энэ хаалган дээр тэр гоё гайхамшигтай уул руу дахин очиход Туя гэдэг хүн маань 3 хүүхдийн ээж болчихсон, амьдралын хань нөхрөө олчихсон. Миний амьдралын утга учир юу юм бэ? Би ерөнхийдөө энэ хорвоод юу хийх гэж хүн болж төрсөн юм бэ гэдэг агуу том асуултныхаа жижигхэн хэсгийг ингээд олчихсон. Анхны магистраа хамгаалахаас гадна Deakin гэж гайхамшигтай сургуулийн захирлын нэрэмжит тэтгэлгээр санхүү нэгтлэн бодох гэдэг мэргэжлэр дахиад нэг магистрыг ингээд хамгаалж гисэн. Хүн болгон мөрөөддөг ч гэсэн ороход маш хэцүү Big Four гэдэг байгууллагт Deloitte болон PwC гээд хоёр линз нь ажиллаад үзчихсэн. Яг одоогийн байдлаар 10 хүнтэй баг ингээд удирдах байгаа. Хөхүүл ээж байхдаа эхлүүлсэн миний өөрийн маань passion project, side hustle, coaching business маань одоо ингээд 5 жилийн дараа гэхэд 700 гаруй дэлхийн шавьтай боллоо ингээд том хөгжчихсэн энэ Туя энэ удаа бас л цүнхээ өрөөд гимлайн уул руу явсан. 10 жилийн дараа дахин давтаж хийсэн энэ аялал маань
Хоёулаа яг адилхан нэг зорилготой. Өөрийнхөө өнгөрсөн 10 жилийг эргэж харж талархах, дүгнэх, дээрэс нь ирэх 10 жилээр зураглах, мөрөөдлийнхаа замналыг бий болгох. Гадаадад амьдарч байгаа бид нар Монголд амьдарч байгаа найз нөхөд нийгмийн хүрээлэлтэй ингээд харьцуулах юм бол огт өөр ачааг ингээд өөрөө явж байгаа. Бид нар шинэ улсад ирснээсээ хойш тухайн улсын нөхцөл байдал, соёл иргэншилтэн зохицгож маш их хэрэг хичээнэ. Виз гэдэг том хайрцаг ингэж баригдаж тийм ээ би энэ улсад байхад тэтгэн жил тэтгэн сарын хугацаатай шүү гэсэн заавал нэг тийм дедлайн хугацаан дотор амьдрна. Амьдралын өртөг маш өндөртэй Австрали гэдэг улсад амьдарч байхад зүгээр унтаж байхад зүгээр оршиж байхад бидний харманаас ойролцоогоор 500 600 $700 ерөөсөө л 7 хоногийн байрны түрээсэнд ингээд явж байдаг. Тийм учраас маш их санхүүгийн ачаалал дарамт. Тэгэл бид нар нэг мэдгээд амьдралын төлөө зүтгэж байгаа 7 хоног, сар, жил ингээд өнгөрчихсөн байх жишээтэй. Тийм болохоор бид нарт завсарлагаа авах, амралт авах бараг ирэх байхгүй юм. Энэ нэг ачаа зөвхөн бидний болон дотны гэр бүлийн маань Австралид хамт байгаа гэр бүлийн маань хүмүүсийн нуруунд дээр ирдэг. Биднэрт эргэн тойронд тусалцаад хүүхдүүдийг маань хараад өгөх, өвөө эмээ хамаатан садан гэсэн том community ерөөсөө байхгүй. Бид нар үнэхээр энэ завгүй амьдралд амьдарсаар байгаад хэмнэлээ автчихсан байна. Гадаадад амьдарч байгаа бидний хувьд ямар ч уйлрал болж исэн хамаагүй өнөөх л өглөөнөөс орой хүртэл завгүй амьдрал үргэлжилсээр байдаг. За энэ бол хүн болгоны туулдаг замнал. Хэний ч алдаа биш, хэний ч буруу биш. Тийм болохоор хэрвээ гадаадад амьдарч байгаа яг энэ видеог үзэж байгаа чи минь төөрчихсөн, замаа алдчихсан мэдрэмж төрж байгаа бол чи минь ерөөсөө залхуудаа биш, зориггүйтэй биш. Харин чамд минь зөв орон зай, зөв арга барил, чиглүүлэл хэрэгтэй байгаа гэсэн үг. Хитрхи их завгүй амьдрал дотор өөрийгөө алдаж, өөрийгөө ухамсарлаж, манан дотор иргэн орсон мэдрэмж төрнөө гэдгийг би яг бие махаараа маш олон удаа туулаад ирсэн. Анх Австралид оюутан болоод ирж байхад оюутны амьдрал, оюуны ачаалал, скежүүл нь ямар ч тийм докторгүй байдал, цагийн ажил энд хийн, тэнд хийн гэд олон тийшээгээ ингэж явж байтал өдөр хоног үнэхээр араасаа ингэж цуварч байсан. Гэхдээ яг иймэрхүү нөхцөл байдалтай үед бид нар миний алсын зорилго юу билээ гэдгийг сануулж авах хэрэгтэй. Тэгэхээр 10 жилийн өмнө анх Австралид ирчихсэн байсан туяа энэ өнгөрсөн 10 жилийн амьдралыг бий болгохын тулд хэрэгэлсэн маш олон арга барил байгаа. Тэрний нэг арга барил нь амьдралынхаа зураг дизайныг гаргах Odyssey гэдэг метод. Энэ арга барил маань 4 бүтэцтэй. Зогс, эргэцүүл, дахин төсөөл, өөртөө амлалт өг. Энэ арга барилаар би өөрийнхөө амьдралын том зургийг гаргаж, тэрийг нь жижигхэн бүтцүүдэж хувааж, яг энэ 4 алхамд үе шатыг дагуулснараа яг одоогийнхаа мөрөөдлийн амьдралаа би болчихсон байгаа. Би хэдхэн 7 хоногийн дараа 40 нас хүрч байна. Та бүхэндээ бэлэг болгоод энэ оны 9 сарын 13-нд Odyssey методын арга барилыг яг step by step барин та бүхэндээ зааж өгч бэлэг барих гэж байна. Энэ workshop маань үн төлбөргүй өөрийнхөө амьдралыг зураглан харъя, өөрийнхөө амьдралын зүг чигийг өөрийнхөө хүслээр зураглая гэсэн хүсэл эрмэлзэлтэй хинж дэлхийн өнцөг булан бүрээс оролцох боломжтой. Тэгэхээр чи минь маргааш өглөө босоод амьдралынхаа ойрын болон урт хугацааны зорилго төлөвлөгөөг бүгдээр ингээд тав тодор мэдчихэ чи маш ирж хүчтэйгээр яг мөрөөдлийнхаа амьдралыг л бүтээх тэр алхмуудыг өдөр болгон хийн гэдэг сөөлтөө. Бид нар амьдралынхаа жолоог дахин эргүүлэн авах төгс төгөлдөр тэр цаг хугацааг хүлээгээд байх юм бол энэ хизээч ирэхгүй. Харин энэ цаг хугацааг бид нар өөрсдөө маш ухамсартайгаар шийдэл гаргаж байгаад бий болгох хэрэгтэй. Өнөөх би яагаад амжилттай байсан, цалин өндөртэй байсан, аюулгүй байсан тэр гайхамшигтай карьераа орхиод Австралид ингээд бүх юмыг ингээд цэгээс эхлэх болвоо. Би яг яагаад энэ мэргэжлээ сурч байгаа юм бэ? Тэ би цаашдаа ямар ажил хийх юм бэ гэсэн энэ олон тодорхойгүй эргэлзээнүүд маань аажим аажмаар нэрээ алга болохоос гадна би яг өөрийнхөө мөрөөдлийн амьдралыг бий болгохын тулд ямар алхмууд хийх вэ гэдг нь бас маш тодор харагдчихсэн л та. Тэгэхээр маш амаргүй өдрүүд олон байсан ч гэсэндээ бууж өгмөр мөчүүд зөндөө байсан ч гэсэндээ амьдралын том зургаа ингээд гаргачихсан байсан болохоор өдөр болгон арай хөнгөн миний хийж байгаа жижигхэн алхам болгон миний том зорилготой дүүцэж байгаа шүү. Тэрний төлөө намайг улам илүү ойртуулна шүү гэдг нь маш тодорхой байсан учраас миний цаг хугацаа хийж байгаа үйл явдлууд найзалж нөхөрлөж байгаа хүрээлэл гэх мэт нь бүгдээрээ маш intentional буюу ингээд зорилготой болж эхэлсэн. Тэгэхээр өөрчлөлт шинжилэл хийх perfect time буюу төгс төгөлдөр цаг хугацаа гэж юусоо байдгүй юм билээ. Бид нар хамгийн гол нь магадгүй хамгийн доошоогоо унсан яг тэр мөчөд, тэр эргэлтийн мөчөд бид нар зүгээр шийдвэр гаргах ёстой. Би яг ямар амьдралыг хүсэж байна вэ гэдэг энэ асуултанд л өөрийнхөө үннээр
чин сэтгэлээсээ хариулах тэр зөвшөөрлийг л бид нар өөрсдөө олох хэрэгтэй юм билээ. Тийм болохоор миний амьдралыг оронгоор нь өөрчилж чадсан. Миний Аазтай эргэлзээтэй тэр мөчийг утга учиртай зөв чигтээ бодгож чадсан Odyssey method гэдэг энэ гайхамшигтай методыг би та бүхэндээ өөрөө өөртөө өгч байгаа төрсөн өдрийн бэлэг болгоод бэлэглэе гэж шийдлээ. Миний manifestation болон career coaching програмд сууж байгаа шавнар маань яг миний 10 жилийн өмнөх тэр туяагийн дүр төрхтэй, мэдрэмжтэй, Аазтай, эргэлзээтэй өөрийнхөө аяллыг надтай хамт эхлүүлдэг. Тийхүү миний өнгөрсөн 10 жилийн амьдралын туршлага дээр үндэслэн бий болгосон стратеги, загвар, аргачлалын дагуу шавнар маань аялаад амьдралынхаа утга учирыг, дотоод сэтгэлийнхаа гүн чин хүслийг болон өөрийг нь хоош нь дотоод байдаг олон зүйлсийг ухаж ойлгож тэднэрийгээ уучлж явуулсныхаа дараа ирээдүгээ эргэн төсөөлөх, томоор мөрөөдөх тэр гайхамшигтай бүрдлийг бий болгоод байгаа. Энэ талаар чимэн миний manifestation болон career подкастуудаас шавнарын маань үгээр сонсох бүрэн боломжтой. Тэгэхээр чимэн яг одоо хаач байж болно? Магадгүй Монголд амьдардаг, магадгүй гадаадд ирээд олон жил болчихсон байгаа. Эсвэл гадаад руу явах га төлөвлөж байгаа. Эсвэл гадаадд Австрали юм уу? Тэ ямар нэгэн улсад дөнгөж очиод удаагүй байгаа. Чимэн хаач байж болно? Энэ 2 цагийн workshop маань чамд амьдралаа эргэн харж яг одоо байгаа нөхцөл байдалтай анализ хийгээд ирэх 10 жилийнхаа амьдралыг зургаар төсөөлөн зурагчлах тэр гоё орон зай, боломж, арга барилыг бүгдээрээ чамд өгөх болно. 40 нас хүрч байгаа энэ төрсөн өдөр маань миний хувьд маш утга учиртай. Амьдралд ямар их боломж байдаг вэ? Бид нар үнэхээр томоор хүсэж мөрөөдөж, тэрний төлөө арга барилтай, стратегтэй, хичээнгү тууштай байж чадах юм бол бид нар үнэхээр хүссэн амьдралаа бүтээх бүрэн боломж байдгиймаа гэдгийг харуулсан өнгөрсөн 10 жилдээ талархаад би яг энэ 40 нас хүрч байгаа энэ төрсөн өдрөө намайг сошиал сувгуудаар маань даагдаг. Өөрсдийнхөө амьдралыг гэрэл гэгээрлүү чиглүүлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй монголчуудтай бэлэг болгож өгөхийн тулд энэ workshop-аа сэтгэл гарган бэлтлээ. Тийм болохоор чимэн цагаа эртлэн товлож байгаад энэ видеоны доорх тайлбар дээр байгаа линкээр бүртгүүлээд орон цагаа бүрдүүлж байгаад надтай болон дэлхийн монголчуудтай хамтдаа өөрийнхөө амьдралыг цоо шинээр зураглаарай гэж уриалмаар байна. За бүгдээрээ 9 сарын 13-нд уулзцгаая.